За сайн байцгаана хүмүүстээ. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Гэрэл мэргийн хааны хөлбөрийг сонсцгоё. Эртээ урд цагт халах дөрөв шав таван аймаг гэж байхын цагт халахын түшээд хаан нэгэн хүүгнээс Барсан эцгийнх нь үйлцэн хэргийн учир хис хэрэг тохон хайр нутагцэлжээ. Тэр хүү нутгаар дамжин тэнүүжлэн явж байжээ. Энэ үед түшээд хаан хал Монголын 93 наадамд үзүүлэхээр бүх сур морь горыг авч эзэн хаанд бараалахаар зоржээ. Эцгийнхэн төлөө шийтгэгдсэн энэ хүү өөрийн түшээд хааныг ирж явна гэж дуулаад зах хязгаар нутгийн зам дээр хүлээж тосон байжээ. Нэгэн өдөр түшээд хаантай гартаа хулсан авч байгаа ном сум хоёр барьсан илгэн сармаа талд өчүүхэн хүү дайралджээ. Минь тос мэдлэлцсний дараа халахын түшээд хаан тэр хүүг "За хүмүн чи хулсан авч байгаа ном сумаар юу хийдэг юм бэ?" гэхэд эртний өрөөлөөр эзэн их эцгийн сайнаар эрхийд мэргэн баатар эрдэнэтэй сайн хүн болъё гэж үүнийг авч явнаа би гэж хүү хэлжээ. Бас ч зөв үү гэж түшээд хаан ойшоожээ. Хүү хааны хүсэг ачааг дагаад явж байтал түшээд хааны унсан морин бүдэрч гин. Түшээд хаан учиргүй уурлан бүдэрсэн морныхон хой төлөг зодоход хүү хөхөрч шоолжээ. Хаан хүлэг мор бүдэрхэд юунд ингэж шоолоо гэхэд хүү хэлжээ. Хаантай минь өнгөрсөн эцгийн хэргийг өнөөгийн хүүдээр тохож хил шидэгдэг шиг урд хүл бүдэрсэнд хой төлөг нь зодох хэцүү. Ингэж ард иргэдийн хэргийг буруу шийдэгвэл хөөрхөлтэй байх нэ гэж гайхсантай инээлээ гэжээ. Хаан энэ бас аргагүй зөв үг гэж ойлгож авчээ. Хаан хүүгийн хэлсэн үгийг эргцүүлэн бодоод ямар учраас ийм үг хэлв гэж хүү асуухад хүү яаж шийтгэгдэж яаж яваагаа цөмийг нэржээ. Хаан "Чи бас овоо хөө миний хүү бол" гэж хэлжээ. Хүү "Би таны хүү болохгүй" гэхэд "Яагаад чи миний хүү болохгүй гэлээ? Би халахын дөрвөн хааны нэг нь байна шүү дээ" гэж хэлв. "Би таны хүү болоход хаан цагаан яст тэнгэр язгуур чинь баларч харцаарт гэсэн ёсоор угсаа чинь хуурах болно шүү дээ" гэж хүү хэлэхэд "Тэгвэл миний дүү бол доо. Хаан цагаан яст тэнгэр язгууртай хан ноён ч гэсэн харцолон албаттай байдаг шүү дээ" гэхэд "Дүүч болов албат иргэдч болов би таны дэргэд явах дуртай байна" гэж хүү хэлжээ. Тэгээд цааш явж байгаад зам дагуу дарилцсан нэгэн хутгийн дэргэд буугаад асар майхан татаж хоол унд цэхэж хааны өдрийн шүүс гэдэг бүтэн хоньны махан хоол элдв зуушийг авчиж өмнө тавьжээ. Энэ зэрэгцээгээр түшээд хаан бол уулаас ном сумны эрдэмд суранд их дуртай хүн байжээ. Сур бэлэн боллоо. Та сурын талбай дээр очихгүй юу гэхэд түшээд хаан хэлжээ. "За хүмүн чи энэ мах хараад байж байгаарай" гэсэнд хүү асарт ганцаараа үлджээ. Гэтэл хоньны махнаас нутгийн айлын нохоо ирж идэж эхэлжээ. Хүүж хараад сууж байтал түшээд хаан эргэж иржээ. Гэтэл бараа болгосон хаан эзэн энэ муу харцгүйлагч нар мах харуулаад нохоод идүүлчихлээ гэж наан цанаа болж гаслалтал түшээд хаан "Чамайг би махарж бай гэсэн яалаа. Чи яагаад нохоод идэлүү" гэж замдарахад хүү хэлжээ. "Эзэн хаантай минь өршөөгөөрэй. Нохоод бүү идүүл гэснээр би сонсоогүй. Махарж бай гэсэн юм шүү. Би махайг чи нохоо идэхэд би таны зориг ёсоор хараад байлаа" гэж хэлээд 3 дахь удаа хааныг чатжээ. Энд болмоос хаан энэ хүү хинт ч гүйцэгдэшгүй оюун ухаантай гэж мэдээд дүү болгон аваад явжээ. Ингээд ажил явдлаа дуусгасан дараа хаан нэг өдөр хэлжээ. "За бид өнөө маргааш нутагтаа буцна. Та нар эндээс авах зүйл байвал ав" гэжээ. Тэгэд хүн бүр зах зээлийн газараас торго, нэхмэл, элдв зүйлийг эд агуурс авч байлаа. Харин хааны дүү хүү бусдад адил юм авахгүй явсаар дагуул хоёр хяагийн хамт нэг хөөрөг нийтлгүүрт орж янз бүрийн эрдний чулуун хөргийг гайхарч хэрэглэхгүй мөртлөө хар хилэн ууттай нэгэн хөргийг авч үзжээ. Хажуугийн хоёр хүн ажиглавал хинж тоож авмааргүй.
далив солио нүхтэй яаж гэмөрөө хамтай том гэгчийн шаваршиж чулуугаар хийсэн хөөрөг үйжээ. Хүү энэ хөөргийг зарах уу гэж асуухад 8 чинь зарнаа хүү нэрний таньж байгаа бол үүнийг эзэн мэднэ гэж хэлжээ. Ямар үнээр зарах вэ гэж хүүх асуухад за яг чи 500 лам мөнгөөр аваа гэж хэлжээ. Ингээд хөөргийг тавиад хадаж гарчээ. Ингээд буцаж ирэх хооронд дагаж явсан хоёр ихээ үүнийг юу ч мэдэхгүй болохоор 8 чингод мэхэлж шавар хөөргөө ямар нэг эрдэнэ чулуу гэж 500 лам мөнгөөр өгөх гээд айгүй бол авах нь байна шүү. Бид хоёр л ноёмын явъя гэж яруусаар авалгүй гарлаа гэж ярилцж байжээ. Төшөөд хааны олон дагуулна авсан зүйлээ би ийм юм авлаа, би тийм юм авлаа гэж торго, дурдан эрдэнэсийн зүйлээ хандаа үзүүлэхэд миний дүү юу аав да? Чамд танил олон ихчдүү биш үү дээ. Читэдэндээ боов тоглоом элдв зүйл аваачж явах ёстой гэхэд хөө ах минь таал юм авал болоо шүү дээ. Би тусгаалan аваад явах вэ. Харин нэг өнтөө хөөрөг авах гэснээр үн өртгийн талаар тантай тохироогүй болохоор орхилоо гэхэд Түшээд хаан чи авал та ямар ч өнтөө хөөрөг байлаа ч гэсэн ганц үдэ гар татахгүй шүү. Тэгэхэд нь хөө ах зөвшөөрсөн болохоор авнаа. Энэ нь 500 лам мөнгөний үнэтэй эрдэнэ чулуун хөөрөг юм а гэж хэлжээ. Түшээд хаан яасан үнэтэй хөөрөг вэ? Би 500 лам байтугай 50 лам мөнгөний үнэтэй хөөрөг дуулаагүй юм байна. Гэсэн чи аав гэж 500 лам мөнгө дэсэлж хоёр хяад өгчээ. Хүү хоёр хягийн хамт дэлгүүрт ирж 8 очноос 500 лам мөнгнөөс арай нөхгүй юм уу гэж гэхэд 8 чин яасан ч өгөхгүй гэж хариулжээ. Ингээд 500 лам мөнгө өгөөд тэр хөөргийг аваад буцаж ирэхэд нь Түшээд хаан болоод иргэдэг хүмүүс нь аль вэ? Наан цаана гэдэг үзэх болоход та нар хагалчуу, алдчихв. Халуун гарын хэр битгий оруулаарай гэж харамссан бололтой байжээ. Ингээд Түшээд хаан гаргаж үзэхэд нөхөн жижиг, амсран мөрөө, чулуу гэхэд чулуу биш, шавар гэхэд шавар биш, том хар юм байжээ. Түшээд хаан хүн минь өнөө 500 лам мөнгөний хөөрөг чинь энэ үү? Миний хувьд бол 5 лам мөнгөөр ч авмаагүй идвэ. Чамд хэрэгтэй юм байх та. Нэгэнд би татгалзахгүй гэсэн болохоор мөнгөийг нь буцааж авалтаа биш дээ. Өнгөрч гэж дургуутсан байдалтай байжээ. Гэтэл хөөргөө нандинаж дахны газар аваач тусгаалan хайрцаг авдаг хэлгэж утгын зөв буцахтаа өглөөний нар гарахад баруун талд нь ачдаг. Нар баруун талд нь гарахад зүүн талд нь ачдаг. Ийм нэг тэрдэх хөөрг ачиж явж байжээ. Аян замд явах зур тэрхүү үргэлжлэн газраар нар хэмжээний гаслан агинж явжээ. Хүмүүс яагаад ингэв гэхэд ах минь их ган тохиолдох шиг байна. Юу энэ удаа усаа базаалтайхан бэлтгэж явах хэрэгтэй шүү гэж хариулжээ. Гэвч энэ үгийг оошилсангүй явдгаараа л явж байжээ. Цаашлах цаашаа явах бүр ган ганч тохиолдож сүүлд нь хамгийн их устай гэсэн булгатай газар ирэхэд хатсан хуурай сайр болсон байжээ. Цаашаа явах тэнхлэхөө болсонтой Түшээд хаан хурц барьж газар хэсгэж гიშгэж усарч эхэлжээ. Ингээд газрын жигтэй шороод хүртэл зарим нь илгэн дээрээ тавьж амьсгалж ядаж байх үед энэ хүн нарт сэтггүй сүйтгэдэг чалга ухаж баг зэрэг усны судал олжээ. Түшээд хааны аяны мөнгөн аяга хүү гуйж аваад тэр шүүрч байгаа шороот усаар дөрвөж ирэхэд нь усгүй хатаж хүү шахсан. Хан дөө минь надад ашгүй ус олж ирвүү гэж хэлэхэд нь танд битгий хэл би өөрөө уух ус арай гэж олж ирж байна. Юун ус, яасан ус гэд өсөнгөө. Дагаж явсан түүний нэгмээ гуйлах чинь олж Түшээд хаанд ичээсэн чинь газар суулсан ганц аяга боломжтой усаа хүртэл харамлаад өгөхгүй байна. Ийм л хүн байх ёстой гэж зэмлэж байжээ. Гэтэл хүү миний үнэт хөөргийг одоо авчайл гэж даруус ачаанаас гаргуулж авчээ. Авсан өргө ширмэн уранд хайран гамгүй мундаг болтон нүдгэд Түшээд хааны дэргэдэг хүмүүс хан эзэн минь харалдаа. Энэ хүн азуу золио өвчин тусаад мөн төргөө хаануудж байна гэхэд за нэгэнд өргөцсөн өрн гэж хэлжээ. Хөөргөө нүдсийн дараа энэ ч одоо мөн байгаа даа гэж ганцаараа яриад аяг усанд нүдсэн хөрнөөс чимдэж ихэд ус шааган буцлаад шавар шороон доороо үлдэж тунгалаг усан дээр ялгарчаа. Аргагүй л мөн байна гэж ганцаараа ярьсан хойно
За та нар намайг хааж гайхсан хэрэггүй. Энэ усан нүхний дээр нарнаас хамгаалж нэг майхан барьж аль гэжээ. Зарим нь барьж өгнө, зарим нь барьж өгөхгүй гэж байдал түшээ танад шалаар аргагүй майхан барьж өгчээ. Уяхтаа усаа нүхэн тэгээд дээрээс нь нүцэн хөргөөгийн шороогоор болоод за та нарт намайг харах хэрэггүй. 4 мөчийн дараа эндээс усаарна. Унаа малаа усал сав авчирч бэлтгэжээ. Үнэн болов хотлоо болов гэж гайхаж байтал 4 мөчийн дараа доороос ус гарсаар болог урсжээ. Хүүгээ ач тусыг дурссангүй харин цөм уснаас ангаа цангаагаа гаргаж тэмээ малаа услаад манай ханаас мөнхөн олдгажээ. Хан цагаан яс тэнгэрт язуурт хүнд ямар нэг ээжтэй хуйлаа хүн олдсон байх нь гарцаагүй гэж ярьцгаажээ. Гэтэл түшээд хан ангаа цангаагаа гаргасан хонь дүү дуудаж амны минь цангаа гаргасан ач тустай дүү минь чи ямар ид шидтэй хөргөө гэхэд хүү хэлжээ. Энэ бол ямар ч ид шид гэх хэр бүсэн юм оршоогүй ганц өөрийн бүтцийн үед ийм эрдэнэтэй ч болов байсан. Энэ хөргөнөчлөө төмрийг ханаас олдож чаддаг соронзон адил ус байгаа газраас усыг нь татж чаддаг усан манан хөрөг юм аа. Үүнийг усан манан хөрөг мөн бишийг яаж мэдэх вэ гэвэл гантаа жил тотгошоо хөлөрдөг. Ус чигтэй жил гадагшаага хөлөрдөг юм. Би пүүсэнд ороод үзсэн чинь энэ тотгошоогоо хөлөрсөн байсан учраас их ган ганчиг тохиолдож усаар тутаж магадгүй энийг авах гэж дурсан юм. Худалдаа нэгзэн ч гэсэн мэдээ 500 лам гэж намайг бууж шахсан. Аргагүй би шахагдаж авсан юм аа. Тэгээд ганцхан усны гүйц судалтай тэр усан манан чулууны нарийн ширхгийг заалгаж чадсан. Дээрээс доор байсан ус дэшээ оргиж устаа залгаж чадах нь инээ. Тэрнээс ид шид байхгүй юм аа гэхэд энэ үгийн дуусан түшээд хан болоод бусд хүмүүс ээж аваас ийм эрдэнэ чадалтайг мэдсэн бол гэхэд хэдий ч гэсэн ах минь ялаа гэж гасалж байжээ. Ингээд нутаг хушуундаа ирээд амар тайван сууж байтал түшээд ханы царай тусан цонхиж цайгаад нэг их бодлого болон явхалч нь үүнийг гэрлэхүү ажиллаж хараад ах минь өөртөө яагаад ингэж зовир сэтгэлтэй байна вэ? Үр ширэн баригдуу өвчин зовлон тохиолдов гэхэд түшээд хан хэлжээ. Үр ширэн баригдсангүй өвчин зовлон тохиолдсонгүй. Тэрнээс илүү чухал хэрэг миний төлөө биш алхахын төлөө учраад байна. Харин чи ч юм мэддэг хүн шүү дээ. Чамаас асууж үзсэнгүй өдийг хүрлээ. Одоо харин ам нээсэн далминд чамд үзлэх нэгэн зүйл байна гэж тамганы өргөө гэсэн гэрт оруулж хойморт байгаа хөшийг нэдэл тамганы эгчтөний өмнө эрдэнэ их чулуун царан дээр алтан үлгий гэж нэрлэдэг алтан мөнгөн 2 юм уу гэжээ. За чи энийг ямар учиртай гэж бодож байна? Чи энэний утга агуулгыг тайлж мэдэх үү? Энийг Манжи их эзэн хаан өгсөн юм гэхэд нь энийг тайлж зөхиод байх юу авах вэ? Хартал ил бэн шүү дээ гэж хүүг тоомсорлонгүй хэлэхэд нь чи хитрхийдэ гэж би өндөр бүрг энэ чинь халах даяар бүх сайд ноёдыг донслохож байна. Манжшир эзэн хаанаас манай хатгад ирсэн их бэлэг. Энэний хариу яаралтай ирүүлээрэй гэж хүссэн юм. Одоо халах дуруу шав 5 аймгийн сайд ноёд цуглаж энэ бэлгийн хариуд юу явуулахад тохирох гэж байна. 5 их хүлгийг гэсэн эрдэнэсийн хариуд 5 хошоо малаас 1000 гарна хамгийн өдөртөө сортой гэснийг тасалж явуулахаар болж байна гэхэд хөө ээж хамстай мөн ч таархан хэрэг байна да гэхэд түшээд хан яагаад чи ингэж хэлж байгаа юм лээ гэхэд хөө халах Монгол хар хятад 5 хошоо малах өөдөө сортойг тасалж өгöd та нарын үе дээр гуйлагчин болдог байжээ гэхэд үлдсэн мал хөрөнгө байвч малын сор гэдэг малын дэж гэдэг эртний үг биш шүү дээ. Өөдөө сортойг нь та нар тэгээд хөх гэж байгаа хэрэггүй гэж үл тоомсорлоход нь түшээд хан тэгээ чи юугаа хөх гээвэ гэж түшээд асуужээ. Хөө халах монголчууд баян шүү дээ. Юугаа ч өгье гэсэн цаана их хөрөнгө байх юм чинь дээ. За энэ тухай тантай би үг зөрөөд явах бай. Энэ бэлэг тун учиртай. Тохирох сайн сайхан бэлэг гэж байх ёстой. Халах баян шүү дээ.
Та нар энэнийг тайлж мэдэхгүй болоод ингэж мөнгөж байгаа нь тэр гэж хүү гэлэхэд Түшээд хаан ямар бэлэг байгаа юм чи ахтай хэлэлтэй ярилцсэхэд хүү энэ тухай явуулах бэлэгч бэлэн байна. Явуулах хүн ч хүн байна. Харин та ноёд сайдтай би нэг юм танил хүнтэй юмч гэдэг юм уу? Дүүтэйч гэдэг юм уу? Дүүтэй юмч гэдэг юм уу? Бүх учрыг ярьсан уг бэлгийг надаар хөрвүүлнэ гэж тохирох юм бол би хэлж өгнө. Та нар тэр тухай урдаа шийдэлтэй. Ингээд битүү явахт уганд боогдсон Түшээд хаан тэр өдрийн чуулган дээр сайд ноёдод дуугийнхаа хийсэн зүйлийг хэлжээ. Сайд ноёдод Түшээд хааныг тийм мэрэгэн дүүтэй сонссон байжээ. Ингээд тэр хүүг урьж авч ирж тэр явдлын тоо сонсыг юу. Тэр хүүгээр бэлгийч хөрвүүлэх гэж тохиролцжээ. Ингээд хүүг дуджээ. Хүүг хурч ирээд за би ч хаан цагаан тэнгэр зураг харц харт хүн шүү дээ. Гэхдээ ганцхан хаанхын аччлалын дор энэ зүйлийг хэлье гэж хүссэн юм. Та нар 5,000 мал явуулъя гэд ашиг байхгүй. Тогсон бэлэг бас байгаа юм шүү гэжээ. За юун бэлэг яасан бэлэг гэж тэд зэрэг асууад. Тэрнийг би өөртөө ч хэлэхгүй. Харин та нар намайг явуулдаг гэсэн бичиг гар дээр минь тавьж өгсөн дараа би явуулах бэлгээ өөрөө цуглаж авна гэжээ. Ингээд энэ их бэлгийн хариу хүүгээр явуул бичгийг ноёд сайдын эрх баригчид тамга дарж сулалчээр явуулаа гэхэд арайч эвгүй юм уу гэд гүн гэдэг хэрэгэн өгч энэ бэлгийг явуулах гэсэн бичиг гэж өгчээ. Ингээд халахын ноёд юу эрэхтэй вэ? Ямар бэлэг өгөх юм бэ гэхэд юуны өмнө хамгийн том насгүйдсэн сэрхний тулам нэрийг олоод ирэх гэж хүү хэлжээ. Энд захын айлаас олдно мэдтэй. Ийм нэгэн тулам олж ирэхэд за энэ туламныхаа тал дундаас дээш тасын өдөр дүргээд тал дундаас нь доош таргууны умсаар дүрээд аваад ирэх гэжээ. Алт гар сураар намын дуугар гэж болгожээ. Одоо дахиад юу хэрэгтэй вэ гэсэн чинь үүнээс цааш үгүй гэсэн эргийн махыг нэг судал дээр ганцаараа идэж бардаг сайн эрд нэгийг олж ир гэжээ. Танаа аймаг хөшөнд идэвхэн хүн хэм блэ? Наан цаана гэж байдал говь чигийн нэг ноён хэлжээ. Манай залгаа хөшөнд нэг идэвхэн хүн байдаг гэдэг. Баячуудтай мөрөсөж үхрийн гой бүтнийг идэж чадсан гэж хэлэхэд тэр хүнийг дуудуулах хэрэгтэй болжээ. Тэр хүнийг дуудуулж өртөө улаагаар явж авч ирэхэд хүрлээс том ирэх байжээ. За хөө чи энэс цаашгүй гэсэн амбан эргийн мах бүтнээр нэг суурин дээр идэж чадахгүй гэхэд тэр хүн би хоосон ядуу хүн учраас хоньны мах бүхлээр идэж үзээгүй зүгээр олж цадахын тулд бачуутай мөрөцөж үхрийн гой ганцаар идэж үзсэн. Хүн барагтаа шүү нэг болгол юм билээ гэжээ. Бодын гой хоньны мах хоёр тэнцэх юм гэж тэр хүү энэ хүнийг болно гэж авчаа. Ноёд үүнээс цааш юу хэрэгтэй вэ гэхэд үүнээс цааш явах хэрэгтэй байна даа гэж хүү хариулжээ. Манжин эзэн хаан энэ их бэлгийн хариуд ийм ухаан мөх гэж байгаа хэрэггүй. Пүүпа гэж шуугтал. Хөө за явах хэрэгтэй бэлгийн хариу буруу бол би ялын хүлээ. Зүг бол гавьяаг нь та нар аваарай гэж хэлээд явах болжээ. Хичнээн үсэг тэр хэрэгтэй вэ гэхэд хүү тэгэж хэрэгдлуудад явах бай. Хоёр хомтой тэмээ майхны хачаад хоёр хос мортол болно үстэй гэж. Үнэхээр нь түшээгүн гэрлэр бэлгийн хариу явуулаа гэсэн бичиг давхар хийж өгч гин. Энэ хоёр амар мэндэ хүсэлцээд гарч явжээ. Ийм хөө их иддэг хүнтэй хоёлаа явсаар алхахын нутгаас гарч өвөрлөгч өвөр Монголын нутагт орж явжээ. Энд явж байхдаа ажиглаж байхад эдэмхий хүн хүүг итгэхгүй. Энэ мөн хүүг дагаж явж хэзээ нэгэн цагт ямар нэгэн аюулд учрахгүй гэж айсан болгоомжсон байдалтай байгааг хараад тэр хүний итгүүлэх нь чухал юм байна гэж боджээ. Эрт өрөө нэгэн цаг намайг хөөдөж магадгүй хүү гэж боджээ. Хавар болж гэж хүү боджээ. Эрт өрөө нэгэн цаг намайг хөөдөж магадгүй гэж хүү дотроо боджээ. Хавар болж байсан цаг хэмжээ. Цоогорсон цастай замаар явж байхдаа замын хажуугаар нилээд явж байснаа эргэж ирээд түүгээр нь 1000 шахан хонтой айл нүүж өмөрчээ. Энэ айл 1000 хонтой ганцхан бор хонтой ажээ гэж
гэж хүү хэлжээ. Мянгад ганц бор хурах гэж хэлээд л ганцаараа бөхөрч энэ мөн галдаг ир юм да. Үзэх төхмөргүй байхад гэж нөгөө хоёр боджээ. Цаашаа жоохон явж байгаад энэ мянган хүнийг хариулж яваа эмэгтэй нь хариугаа амарч шахсан юм байна. Энэ хүнийг дагаж яваа нохоо нь сүүлгүй шар нохоо байна гэхэд шар нохоо сүүлгүй болохоор их сонирн байдаг бахта мөн сайхан байдаг бахтаа гэж хүү хэлэхэд нөгөө хүн мөн сайхан худалч гэдэг чинь энэ байна да гэж дотроо боджээ. Эндээс цаашаа замаар нэрлээ согшиж явснаа эргэж зогсоод хүү энэ айл 7 тэмээнд очисан. Энэ айл 7 тэмээнд очисан айл юм. Хамгийн сүүлийн тэмээ нь өрөөс нь сохор үүдэн шүд нэмдэрхий юм гэхэд нөгөө хүн үүсгөө худалч төхөр юм да гэж бодож явжээ. Ингэж явсан нэг л замын дагуу хотог дээр ирээд энэ бууж хонж үнжин гэж хүүгэлэхэд ихэддэг ирэлжээ. Та ч одоо үд дүг гэж суулцгаас эхлээд өглөөний нар мантал явдаг чи яалаа. Энэ юунд эрт буухан вэ гэхэд хөө энэ бол үнэн худал хоёрыг шалах буудал юм аа. Гэт тэр хоёр тэндэ буужээ. Ингээд майхан өсгөө бариад цааш ханд байхад нөгөө хүү ихэддэг ирд мөн өгч. Тэр хоёр айлд очиод бид аяны ус байна. Аягны эцээр муудаад байна. Үнийг нь гомдоохгүй үгүй гэж хэлээд үүнээс цаашгүй нэг сайн ир хонь худалдаж аваад ир гэж явуулжээ. Харин чи очихдаа ямар ч айл байна гэж ажиглаад ирээрэй гэж хэлжээ. Эддэг хүн цааш яваад хоёр айлд хүрч баруун гэрт орох гэж буудал сүлгүй шар нохоо давхиж ирээд морийг нь хоргож байжээ. Хүүгийн илсэн нохоотой ямар адилхан нохоо вэ гэж бодоод баруун гэрийн гадаа очиод нохоо хоёр гэж хэлтэл нэг хүн гарч ирээд хөл цэртэй хүн зүүн гэрт буу гэжээ. Энэ хүн зүүн гэрт ортол нөгөө нохоо хорсон хүүхэн удаж хойноос нь орж ирэхдээ жигтэйхэн баяр хөөр болжээ. Чи юу гэх чинь сайн мөртэй гэгийн завтай хүү гихч вэ? Манайх нүүдлийн айл манай бэрийн бие жирвсэн. Өчтөрөөс хойш дуншиж өвдөд гарахгүй зовоож байгаа дүнгэсээ таныг нохоо хоригдл хитгэн мөч өвдөд хүү гарчлаа. Таныг л хүлээж байсан юм шиг. Та чи яасан гэгийн уулмтай сайн хүн байв сүйд болжээ. Нөгөө хүн ноён энэ айлыг мянган хонтой сүүлгүй шар нохоотой. Ноён хүү энэ айлыг мянган хонтой сүүлгүй шар нохоотой. Хариугаа амарч бусны хүүхэндээ гэдэл байсан гэдгийг гайхжээ. Гэхдээ хиддэг хүн тэр эмэгтэйд энэ талаар хэлсэнгүй. Дотроо бодоод өнгөрчээ. Хиддэг хүн харин бид аян замын ус байна. Аягны хийсэн муудаж байна. Бидэнд үнээр нэг сайн ир хонь өгөөч гэхэд чамд ис өгөхөөс хэнд өгөх вэ? Орой хон ирэхээр аваарай гэж хэлжээ. Орой хон ирэхэд хүүн өртгийн төлөөд хиддэг хүн өртгийн төлөөд инээс ашиг өгсөн ир хоногийг нь авахар хотонд нь ортол 1000 орчим хоньны дотор ганцхан бор хонь харагч байжээ. Ингэлээр аргагүй тэр хүн хиддэг хүн сэтгэлээсээ хүүг биширчээ. Тэрээр хүүг аргагүй гэгийн цэцэг хүн юм гэж боджээ. Харагдах хүнээс уур үзэгдэх юмгүй байхад ярьж өгсөн юмнаас нь лав 3 лав таарлаа. Хоньноос аваад хотны зах руу гарахад оройн хураалтаар ирж яваад 7 тэмээ байжээ. Тэмээнийхэн тоо 7 тохирч байна. Өрөөс нь сохор үүдэн шүд нь эмтэрхий гэсэн санаад өмнөөс нь явжээ. Тэмээ сэвсээрээ бололцоход нэг тэмээг ажиглал өрөөс нь сохор үүдэн шүд нь эмтэрхий байжээ. Энэ ч яста бааста бурхан гэх чинь байна даа гэдэг итгэл хиддэг хүнд төрлөө. Хиддэг хүн хоноод үсээр ирэхэд нь цаад хүн ямар шин янзын айл байна вэ? Ажиглуу гэж хүү асуужээ. Хиддэг хүн ноён та харагдах юмгүй байхад юу гэж айлж билээ. Яг л тийм айл байна. Та яагаад тэгж мэдсэн юм бэ гэж асуужээ. Тэрний мэдсэн бол сайн. Миний үнэн байгаа мэт. Үнэн байна. За тэгвэл чи миний үннийг шалгалаа. Одоо би чиний үннийг шалгана. Би явах. Чи надад хоньныхоо цуснаа алж яах үгүй л өгөөрэй. Байвал байгаарай. Чи хоньоо эдэд дуусаад л дуудаарай гэд хүн удаад өгчээ. Хиддэг хүнч уран зориг орж хоньоо эвдэж төхөрсөн хоньоо
төхөрсөн хойноо бүх махыг нь тоогоондоо хийж чанаж идсээр чөмөг асааг нь ташиж идэхин цагт хүүгсэрэж би ч гэсэн хэлсэн үгэндээ хүртлээхэд за чи бид хоёр санаацдаг нийлэх нь байна гэж явсаар байгаад Бээжин хотод хүрчээ. Алхад явуулсан бэлгийн хариу ирлээ гэж Манжи эзэн хаан олон сайднуудыг явуулж угтуултал хоёрхан тэмээ айтсан моригдсон хүн зогсож байжээ. За гэлөөч гэсэн их бэлгийн хариу хүргэж ирсэн илчгэж хүнэлж монголчууд эртнээс гэрт идээшилтэй гэж барьсан халцтай өргөнд энэ хоёрыг оруулжээ. За хүү хэлж гин. Хүү их иддэг хүнд хэлж гин. За чи бит хоёр гарах болно. Чи ямаан тулантай бэлгээ барьсаар би итгэмжлэх бичгээ барьсаар гарна. Ингээд гарахт чинь хоёр талаар цэрэг годомжлол зогссон байх вэ. Иннээс хайн цоцсон шинжгүй алсын уулын толгойг ширтэж яваарч. Ингээд зоригтой алхасаар хааны ордонд хүрэхэд чинь харь олон улсын элчин сайдууд хааны олон баатар зэргүүд зогссон. Эзэн хаан голд нь алхад явуулсан их бэлгийн хариу хүлээж авна гэж зогсож байна. Тэдний өмнө очиж би халахын эзэн хааны өмнөөс 3 ёс мөргөөд амар мэндийг нь айлтгад итгэмжлэх бичгээ гардуулж өгнө. Бичгийг нь үзсний дараа би чиний гараас ямаан тулмтай бэлгийг авч эзэн хааны гар дээр тавь. Эзэн хаан буцааж өгөхгүй байх гэж би бодож байна. Эзэн хаан авч цаашаа босдод шилжүүлэх нь магад. Ингэсний дараа суудлыг эзлэхэд эзэн хаан намайг халах төлөөсөө илчгэж өөртөө зэрэгцүүлсэн суулгаж зочлох байх. Чамайг дагуулдаг шүү гэж цайдын зэрэг суулгах нь гарцаагүй шүү дээ. Ингээд суулгаж цай өгнө. Цай авч ирсэн хүнээс чи бэлгийн сав ямаан тулм айлгээд буугаарай. Юу яасан? Юун ямаан тулм бэ гэж хэлэх байх. Тэгэхээр н чи юу яана гэж бушуухан авчир гэж учир дүрсгүй нэхэр хоол авчирч өгнө. Ингээд явахт нь хятад хүнээс ямаан тулм гээл ихэд байхаар чинь дуртай дургу авч ирээд шидэд өгөх байх. Чи тэрийг давшуурган доороо хийгээд сууж уугаарай. Ингээд хоол ирнэ. Янз бүрийн хоолыг өнгө бүрийн чулуун тавган дээр тавгад тавиад л гүгээд яв. Гэхдээ бит хоёрыг орхиод л явах. Үүний дараа 4 бүлтэй аслантай ширэн дээр битүүгээр зомсон таран хоньны махыг тундын завгүй чи бит хоёрыг тогтчоод явах. Тэгэхээр чи битгий өдлөр би босч очоод өшөөг нь дотоод хармаагаараа харчиж аваад чамруу зангчих байх. Чи тэгэхээр босож ирээд ширээтэй нүргэж аваад юуны урд толгойг нь тасалж аваад ямаан тулмдаа гэж амыг нь буугаад доороо хөөж суугаарай. Дараа нь Монгол ясаар эвдэж тавьсан хойноо махыг нь идэж эхлээрэй. Ингэж байдаг чинь архитарс сүгнэж эхлэх байх. Янз бүрийн хүнээс хүн төшөөсөр яваад чамдаар ирэх байх. Тэгэхээр чи босоод эзэн айлтгал байна. Би архитарс удахгүй ааш зам муута агсам цогтоо тавьдаг гэд айлтгаарай. Би ч гэсэн тэгдэг юм шүү гээл дэмжсэй. Чи арх бол махаа идэж чадахгүй болно шүү дээ. Чи зөвхөн тэр махыг нь заавал идэж барахыг хичээгэр. Өөр бодох юм байхгүй. Би юугаа ч ярьж бай чамд хамаагүй харин махаа барж дуусаад юм уу? Чөмгийг нь ташиж байхдаа намайг сайн ажиглаж байгаарай. Би яг энэ үеэр агсан цогтоо тавьж эхэлнэ. Үнэхээр хятадын эзэн хаан өвд тавхтаа ясаад хэлэхэд босож ирээд эзэн хаанд айлтгал байна. Манай энэ хүн архитастай ааш зам муутай. Хаан эзнийг айлгах шиг байна. Алхахын нэрэгч гутаачих шиг байна гэж гээл найдаас чөлөө өгнө. Би аваачаад тулыг эдэлж чихгүйгээрэй. Тэгэхээр гайгүй гэдэл байх. Тэгэхээр нь гайгүй л гэд байх бай. Завхарч босоод эзэн хааны сахлыг шувтар гэх байх. Тэгэхээр чи найрнаас чөлөө харьлаж бит хоёр явъя гэж хэлээрэй. Аргагүй ирэхэнд чи бит хоёр чөлөө өгөх байх. Тэгэхээр чи намайг аваад гараарай гэж хүү хитдэг хүн цагчээ. Ингээд гарахтаа чи суган дороо доогоороо миний толгойг буруу харуулж сугавчлаад эргэж харалгүй өмнөө зам тав гэж гээд юу ч байсан тойрохгүй дараад унгаад л гараад яваарай. Ингээд чин хойгуур чи миний гараас
утга шууг ялцаад аллаа хэдлээ авраач гэдэг байх. Гэдэл орилоод байх. Чи ер мэдээгүй юм шиг л зүтгэл байгаарай. Ингээд гараад буудалтай ирэхэд чинь гэрийг минь хажууд ишин зөөсөн байх нь өөр гэр байсан байх юм бол тэр гэрт орж болохгүй шүү. Тэгвэл хамаг юм дүүрхэн тэр. Харин тэрний оронд гэр байсан голдон дээр чи намайг дараад хөтөд байгаарай. Тэгвэл удахгүй гэрийг маань дээрээс буцааж барьж өгнө байх гэж би бодож байна. Миний танд туршсан бодол юм байна. За чи юуны тун сайн анхаарай гэж хиддэг хүн анхааруулж байгаа. За маргааш болж байна. Маргааш өдийн 12 цагт хүн ирж эзэн хаан та хоёрт бараалах гэжээ. Та хоёрыг бараалах гэж ийн гэж хэлж гин. Хүү итгэмжлэл бичгээ барьсаар хиддэг тулантай юм а. Хиддэг хүн тулантай юм байсаар эрэхт нь удамжилж зогсох хааны торгон зэргүүд байжээ. Энэ зэргүүдийн дундор айсан үе зөрөгтэй алсаар ордонд ирэхэд цэрэг, сайд, эзэн хаан ч гэсэн алхад явуулсан их бэлгийн хариг авахаар зогсож байжээ. Хүү 339 удаа мөргөж халахын сайд ноёдын өмнөөс амар мэндийг найлтгачаад итгэмжлэг бичгээ гартуулжээ. Итгэмжлэг бичгийг хэмсэг бөгөөд инээмсгэж авахт нь тулантай бэлгээ хааны мотортоо тавьжээ. Хаан их хүн зүйл гэж бодсон юм болов ухсаа ихэд аваад сайд ноёдод шилжүүлжээ. Ширээ эзлэх болоод хүүг өөртөө зэрэгцүүлэн суулгаад нөгөө хүнийг сайдын зэрэг өгч хүүгийн бодсончлон цоцолжээ. Ихэддэг хүн цай авчиж өгсөн хүнээс за бэлгийн сав ямаа толом аваад ир гэж тэгчээ. Юу яана гэдэл хэлэхээр юу яана гэж бушуухан аваад ир гэдэл хамаагүй нэхэд л хашигчаад байхаар аргагүй толмыг нь суртаа авчиж хайжээ. Ингээд хоол идэх болон тэр хоёрыг алгасаар явбал эцэст нь 4 хүлтэй арслалтай ширээн дээр бүтэн хоньны махыг авчиж дунд нь тавиад хоёулын зуран дохиж өргөчээ. Илчүү босоо дотоод хормоогоор хоньны хошоог нь арчаад хоньны махны хошоог нь арчаад махаа их эддийн дэргэд авэж тавьжээ. Их эддэг гутгаа гараад толгойг нь тасч авч туламдаа игээд махыг Монгол ёсоор эвдээд идэж эхэлжээ. Ингээд идэж суугаад арх сөгнөж эхэлжээ. Их эддэг дээр арх тамцаар яваад иржээ. Арх ухаар ингэдэг гээд уцалж хэлэхэд за яах вэ? Дагаж яваад төшмөлгөж чөлөөлжээ. Мань хонж махаа идэж сууж хүмүүс чинийг хараад яас их мах иднэ. Яаж ингэж мах идэж чаднаа гэж гайхацгааж байна. Мэдээгүй юм шиг эдсээр байгаад хоньныхоо махыг идэж дуусаад л чүмгийг нь хагалж суух зураа харж байсан найр идэл явж байжээ. Энэ үеийг ажиллаж суусан гэрэл хөөж агшин согтуу тавьж ам гарч манжи эзэн хааны доромжилж эхэлжээ. Инглээр хиддэг босоод айлтгал байна гэд энэ хүн арх тарсанд авир муутай эзэн хааныг айлах нь байна. Халахын нэрэж гутаахан гэд найрнаас чөлөө ухад гайгуу гэж суулгаад байж бүр гараад үс сахалт нь халтаж эхлэхэд эзэн хаан жаргагүй найрнаас чөлөө ухах болжээ. Ингээд найраас харахад согтуу нөхрөө суугавчлаад нөгөө талдаа тулантаа толгоос суугчлаад зүтгээд байж зам дээр нь сандал ширээ унаал хэн зэвсэг хүүгийн утга шууг хэлэлцаад аллаа таллаа гэж цөөдмөд тавьжээ. Дэм бодолтой ирсэн чинь гэрийг нь хажуухан дэш нь зөөж барьчихад зэргүүд цааш чигсаалаар явж байгаа харагдана. Энэ гэрт битгий ороорой гэсэн шүү дээгээд буурин дээр нь согтуу нөхрөө буюу хүүг дараад хэвтчихээ. Ингээд эдний өнөөс хаттын эзэн хаан төлөөний сайд явуулж үзүүлжээ. Гэрт ороагүй буурныхаа голдон дээр хэвтэж байна гэхэд хаан за жаахан тарианы газар горцсон юмсан бас л өгөхгүй болий. Гэрийг нь буцаагаад барьчихаа гэж хэлжээ. Гэрийг нь буцааж байранд нь барьж өгөхөөр тэр хоёр босчээ. Өөр барахгүй хүү маань удлаас өгсөн хүн байжээ. Гэр барьж өгсөн улсууд явсан хойно хүү хятадуудыг дөнгөвөөгээд хөрөхөд их эддэгч дагаал хөрч яаж чадаа гэж асуухад гэрэл мэргэн хүү манжийн хаан түргсэн бэлгэрх очрыг ингэж тайлжээ. Хүү 4 мөнгөн юмбуу нэг алтан юмбууны оронд тасын мөд тарганы хумс өгдөг учраас бол хятадууд танаар халах монголоор бага болдоорой. Халахаарыг оролдож 4 мөнгөн юмбуу нэг алтан юмбуугаар үлгийн нутгийг минь
худалдаж авах гэж байгаагаа бол тэр бүтэхгүй. Та нарыг тас болоод нисэж ирсэн ч тарга болоод доогуур хучирсан ч хариугаа авч идэнэ. Хэрв их оролдоод байвал халахын эртний сав болсон ямаан толмод гэж тасын үд тарханы хумс шиг амыг нь боош өгсөн хариу юмаа гэж хэлжээ. Их хэддэг хүн бас гайхамшигтай сайхан. Та тэр хойно авч иддэг айлыг үзэж хараагүй байж яаж тэгж мэдсэн юм бэ гэхэд хөө гэгээмэрэн хөө хаврын харж яваа цасанд туур хон явсан мөрийг үзвэл нийтдээ 1000 гаруй хон явсан болов гэмээр байсан юм. Хаяа нэг хон хэвтэж унгад ноос нь унсан газар нь цагаан уснаас үлдсэн мөртлөө ганцхан газар борноос ботон түлцсэнийг хараад лав нэг бор хонтой юм ааж таасан юм. Хүүхний хувьд бол дан битэй хүн өлмөөгөөрөө хүчиж урагшаа бүхийн гიშгдэг бол давхар битэй хүн хойд хэсгээ дээрээ тулж ойрхон гიშгдэг учраас тийм үсгэн дээрээ хүчиж ойрхон гიშгсэн мөр байхад бие жирэмсэн эмэгтэй байна гэж таалаа гэжээ. Эзнийхээ дэрэг нохой өвтөд боссон цасан дээр ор байхад шар ус унсан байснаар шар нохой юм хайсан цасан дээр нохой усны ор хүртэл гарсан байдлаа сүүлийн ор гараагүй болохоор сүүлгүй нохой юм гэж таалаа. Бас ачаатай тийм ээ замын хоёр талын үсэг 7 янзаар шүүрж тасалсан байгаар нь 7 тийм байж мэдсэн. Сүүлийн тийм дандаа замын нэг талын үсэг эснэр нь өрөөсөн сохор юм. Шүүрж үсэн донд үс хоцорсон байгаар нь үүдэн шүд нэмдэрх юм гэж мэдсэн юм а гэжээ. Игддэг хүн асууж байна. За тэгвэл таныг Бээжинд буусан хойно чинь буудлаас чинь эхлээд Баатар зэрэг зогссон учраас юу юм бэ гэхэд халах монголчууд та нар миний бэлгийн хариу хөргүүлсэн бэлгийг өгөхгүй бол цэр зэвсэг хүчээр аавна гэж байгаа юм а гэж та нараас монголчууд шандрахгүй. Монгол их алсын бодолд их нутагтай хайртай учраас баруун хойш их нутгийн зүг ширтэж нутагтай хайртайг үзүүлж байгаа юм гэжээ. Манжи эзэн хаан бэлэг өгснээ дараа цай эдээ авч ирсэн хүнээс ямаан тулан айлгаж тасралтгүй нөхөсөө учир юу вэ гэхэд хятадууд хүмүүн зүйлийн юм байгааг бодоход хожим нь бидний оноос эргүүлж хөлөөл гэж болцсохгүй юм яг газар дээр нь гэсэн үгээр тэдний газар дээр нь үзэг гэж яарсан тэр хоёрт монголчуудын сав шиг даана гэж эртний үгээр бэлгийн саваа хятад орхилгүй нэхэж авч байгаа юм гэжээ. Игддэг хүн биднийг өөр холооч очлохгүй хоньны мохорч очлдог учир юу юм бэ гэхэд энэ бол монгол хүн хоньны мохор хоол ихэс өөр юм идэх биш. Өөрийн чинь хоньны мохор өөрсдөө чинь зочил байгаа юм гэсэн утгаар дундын зам гэж тавьсан шүү дээ. Тэгэхээр нь бас дотоод хормоогоор хошоог нь арчдаг нь эзэн бид мөн авч идэхийн өмнө амны ишгийг авъя гэж хошоог нарцсан хэрэг. Нэг нь идэх учир юу юм бэ гэвэл монгол хүн баян учир нэг хүн нэг хоньны мох иддэг юм. Та нар нэгийг нь хоолоод нөгөөг нь хоосон буцаа гэсэн утга. Толгойг нь тас огтолдог учир нь би эзэн хүн малынхаа толгойг би мэднэ гэж толгойг авч ямаан толмодоо хийж байгаа юм гэжээ. Ингэж идэж гүйцэн зэрэгцээ агсан цогтод тавьдаг учир юу вэ гэвэл хятад та нар хал Монголыг элдвэр битгий оролдоорой. Алт мөнгөөр оролдоод болохгүй болохоор арх тасаар согтоож ам алдуулаа гэж бодож байна. Харин эмчд бид өшрөн тэмцэнэ гэж байгаа хэрэг юм. Хиддэг хүн дахин асууж байна. Гарч ирэх замдаа хойш харж сувчлуулаад хутгч үг гялцуулаад явд чи юу юм бэ гэхэд та нар монголчуудаар баг болтоорой. Болохгүй бол мис барьж гараараа тултна гэсэн үг. Урдаа байсан санд ширээ бүх амтан дайрч өнгөрдөг учир нь юу вэ гэхэд монгол хүний зориг бол зөвхөн санд ширээж биш уул усч байсан тойрч байгаагүй дайрч байсан зоригтой улс гэдгийг үзүүлж байгаа юм гэжээ. Их хиддэг хүн гарч ирэхэд чинь гэрийг чинь зөөж байдаг учир нь юу вэ? Урдаггүй учир нь юу вэ? Нэгнийг голомтон дээр дарж байдаг учир нь юу вэ гэхэд Хятадын эзэн хаан 5 лан юм өгөө хий алдлаа. За яах вэ? Тэгвэл газараасаа жоохон өвөлдөө. Хятадуудыг явуулж тариа тавиулъя гэсэн. Хэрэг тэр шинэ газар барьсан гэрт орвол газараасаа зөвшөөрс зэрэг болно. Монгол хүн гэдэг чинь өвхөвч
Сэхэвч согтовч өөрийн шороон дээр хэвтэнэ. Би эзэн юм гэж голдон дээр хэвтэж байгаа. Ингэлээр газар гуйсан гордлого нь тасгарлаа гэж гэрийг эргүүлж барьж байгаа хэрэг юм гэж учрыг тайлан өгжээ. За хүүхдтэйгээд өнөөдрийн миний үлгэртэй хамт байсан баярлалаа. За хүүхдтэй тэгээд ахынхаа энэ үлгэрийн суваг дээр лайк болон subscribe товчийг дарахаа мартаваа. За бүгдээрээ дараагийн үлгэрээр дахин уулзцгаая. Баяр таа.